COP17 шууд амжуулалт үргэлжилж байна. За бид яг одоо COP17-гийн хурлын талбайгаас Тэрбумод сангийн гүйцэтгэх захирал Баярмааг урьж авч ирж ярилцлага хийхэд бэлэн болоод байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Өдрийн мэнд. За Тэрбумод сан сүүлийн байдлаар 8.8 сая мод ингээд тарьсан байна тий. Тэрбумод үндэсний хөдөлгөөн бол надад байгаа сүүлийн мэдээлэлээр бол 143 сая модыг Монгол орон даяар ингээд тарьсан ийм одоо процесстэй байна. За тэгвэл энэ Тэрбумод сангийн энэ үйл ажиллагаа магадгүй үзэгчид маань сонирхолтой санагдаж магадгүй Тэрбумод сан энэ Тэрбумод хөдөлгөөн хоёрын бас ингээд хоорондын уялдаа холбоог та ингээд тайлбарлаад өгөөч. 8.8 сая 143 саяг хоёр өөртөө яваад байна шүү дээ тий. За их чухал асуулт байна. Баярлалаа. За бид Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан хөдөлгөөний дэмжээд банкны салбарын 50 сая мод тарих замаар ойн салбарт санхүүжилтийн урт хугацааны доктортой механизмыг бүрдүүлэх ийм зорилгоор байгуулагдсан сан байгаа. Монгол улсад өнөөдөр 12 арилжааны банк үйл ажиллагаа явуулж байгаагийн 10 банк идэвхтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа. За Монгол банк бодлогын дэмжлэгээр манай санг хангаж өгдөг. За тэгээд бид одоо яг энэ үндэсний хөдөлгөөн 2021 онд зарлагдсанаас хойш өнөөдрийн өдрийг хүртэл 143 сая ширхэг мод ямар нэгэн байдлаар таригдсан гэж байгаа. Зарим нь дүүцүүлсэн гэсэн үг те ногоон бүтээн байгуулалтанд орсон. Манай сан бол 2022 оны 3 дугаар сард үйл ажиллагаагаа анх байгуулагдаад 5 дугаар сараас үйл ажиллагаагаа эхлүүлээд анхныхаа төсөл хөтөлбөрийг нээлттэйгээр 2023 онд зарлаад ингээд 4 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ хугацаанд бид нар нийтдээ 118 төсөл хөтөлбөр санхүүжүүлэн оюун аж ахуй нэгжүүдийг бэхжүүлэх, за тэдэнд байгаа тарьцуулагчдыг өөрсдөр нь тариулах, за мөн буцаагаад хэрвээ одоо ургалтын хувь муутаах юм бол нөхөн тарилтыг хийлгэх энэ ажлуудыг хяналт, мониторинг, санхүүжилтийн схемийг одоо хариуцлагатай нь уйж өгөөд ингээд амжилттай хэрэгжиж байгаа. Бид нар зөвхөн мод тарьсан гэж хэлвэл арай учир дутагдaltaй болох бах. 8.8 сая модыг 90-с дээш ургалтын хувьтай ургуулж байгаа ийм сан байгаа. Сангийнхан бол мэдээж хэрэг санхүүгийн салбарынхан. Тэгэхээр бид нар хамгийн сайн хийж чадах зүйл бол гүүр болж ажиллах. Өөрөөр хэлэх юм бол ойн салбар, төрийнхэн, хувийн хвшлийнхэн, санхүүжилтийн салбарынхан мөн олон улсын байгууллагынхныг холбож өгөх гүүр хийдэг ийм сан байнамаа. Тэгээд үндсэн 5 чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Улаанбаатар хотын аслагдсан дүүргийн цэцэрлэг сургууль, за мөн эмнэлэг, асрамжийн газрын гадна тогтчлтын ажил, экологийн хичээл, эко клубтэй нь уйж өгөх энэ ажлыг өөрөөр хэлэх юм бол зөвхөн гадна талд мод тариад ургуулад хангалттай биш. Хүүхдүүд маань одоо сурч хүмүүжж байгаа ногоон орчиндоо экологийн хичээлийг газар дээрээс нь аваасай. Өөр газраас биш, яг өөрсдөө оролцоосой. Үрээр яаж тарих юм, мөчрөөр яаж тарих юм. Ер нь Монгол улсад хэдэн экологийн бүс байдгийг, үүнд ямар төрлийн мод ургадгийг, яавал энэ мод амжилттай ургах юм. Ер нь мод ургуулах тарих ажил маань юунд хэрэгтэй юм? Ягаад энэ цүлжилт гэж яригадаад байгаа юм? Ягаа газрын дөрөйтөл гэдэг байгаа юм. Тэгээд хүний амьдралд ер нь ямар хэрэгтэй юм гэдэг ийм зүйлүүдийг цогцоор нөхөхийг зорддог. Хоёрдугаарх нь олон нийтийн оролцоотой ойжуулалтын ажил байж байгаа. Гуравдугаарх нь экологийн боловсрал, дөрөвдүгээрх нь томоохон хэмжээний одоо ойжуулалтын ажил. Энэ манай улсын саяхан одоо танилцуулсан судалгаагаар 5 жилийн өмнө бол бид нар улсын хэмжээнд 71.6% цөлжилтөнд өртөмтгий байна гэжсэн бол өнөөдөр 81.9% болчлоо. Гэхдээ энэ тоог бид нар одоо мод тарих замаар газраа одоо эрүүлжүүлээд, усаа хамгаалаад, хайрлаад, зөв модыг зөв газарт нь зөв аргаар тарьсны үндсэн дээр одоо энэ ажлыг хийх хэрэгтэй маа гэд ингээд дөрөөцсөн ой нөхөн сэргээлтэнд ордог. За 5 дугаар чиглэл нь бол төгөл мөн менежментийн гэрээгээр одоо мод тарих ажил хийж өгдөг. Төгөл гэхээр бид нар 21 аймагт банкны төгөл хийгээд эхэлсэн. Одоо амжилттайгаар эхний төглүүд маань 3 жил нь болоод бид нар тухайн аймаг орон нутгийн ойн санд хүлээлгэж өгөхөөр ингээд бэлдээд явж байгаа ийм сан байнамаа. 8.8 сая гэхээр та түрүүн бас хэллээ те 90% одоо ийм амжилттай ургуулж байгаа гэд моднууд нь 8.8 сая болохоор энэ 90% гэсэн үг тий. 8.8 сая мод маань 90-с дээш ургалтын хувьтай гэдэг нь ер нь бол 8.8 сая мод ургацсан л гэсэн үг. Одоо амьд байгаа гэсэн үг. Амьд байгаа гэсэн үг. Тэгээ түрүүн бас та дурдлаа. Сургуулиудтай бас нэлээд үйл ажиллагаа явуулж байгаа юм шиг байна тий. Одоо энэ 5 чиглэл дундаас хамгийн их одоо давмгаалж байгаа чиглэл гэх юм уу тий. Хамгийн их мод тарьсан тэр
чиглэл нь аль чиглэл вэ? Мэдээч хэрэг доройтсон ой нөхөн сэргээлт буюу томоохон хэмжээний ойжуулалтын ажил маань хамгийн давмгаалж байгаа гэсэн үг. Манай Монгол улс өөрөө 6 экологийн бүстэй. За тэгээд ойн сан бүхий аймагуудад тухайн ямар одоо мод сам ой байна, тэр модыг нь ургуулах, тэгээд доройтсон ой нөхөн сэргээлт хамгаалах, ой доройтох хамгийн том хүчин зүйл бол мэдээж хэрэг хүний хүчин зүйл. Сүүлийн жилүүдэд байгалийн одоо хүчин зүйлүүд буюу тухайлах юм бол одоо энэ уран амьсгалын өөрчлөлт хэд халдтаас болоод аянга буухч гэдэг юм уу те, ийм байдлаараа за мөн хортон шавжийн асуудал байж байгаа. За энэ доройтсон ой нөхөн сэргээлт ажил бол мэдээж хэрэг жин татж байгаа 8.8 саяын дийлэнх нь уулын ойжуулалт томоохон хэмжээний ойн одоо ийм төслийн одоо ажил байж байгаа. Харин яг одоо бид нар хүр зорж мод тарихаасаа илүүтэй тархинд мод суулгах, тархиндаа мод ургуулах энэ ажлыг хийхэд экологийн боловсролын чиглэл их чухал байж байгаа. Тэгэхээр бид нар Монгол Улсын их сургуулийн экологийн сургууль дээр ой яг ангид тогтчулж өгсөн байгаа. Тэр ой яг ангид Монгол оронд ургадаг бүх ой доторх бүх модууд, за тэгээ яг бодитоороо, за тэгээ хүүхэд залуучуудад ойлгомжтой хэлээр нь ой яг Netflix шиг, ой яг TikTok шиг, ой яг одоо YouTube шиг гэдэг ч юм уу те. Яагаад юм гэдгийг одоо манай Сүнжидмаа доктор өөрөө хөтөлбөртөө оруулаад хичээлээ заагаад маш ойлгомжтойгоор үр ер нь ямар ач холбогдолтой, ер нь байгалийн сэргээ ургалтаар яаж мод ургадгийг, мод тарихын ач холбогдол ер нь юу юм гэдгийг их бодитоор тарьж өгдөг. Дээр нь бид нар бас өөрийн гэсэн дүртэй бөмхүү гээд та бүхэн анзаарсан бол нэг навчин хүү одоо энэ тэнд яваад байгаа. Бодитоор маскотоор одоо бид нар COP17-ийнхаа ногоон бүсдэр одоо хэд хэдэн удаагийн арга хэмжээнд дээр энэ бөмхүүгээ ашигласан байгаа, бас танилцуулсан байгаа. Дээр нь YouTube дээр хинч үзэхэд боломжтойгоор манай ногоон хамгаалагчд гэдэг анимашн байж байгаа. Англи монгол хоёр хэл дээр хоёр ангитай ийм анимашн байгаа. За энэ нь юу гэдэг нь вэхээр одоо яаж одоо хүүхэд залуучууд маань ой хамгаалахад оролцох юм, ягаад ой чухлын, ягаад мод чухлын, мод ер нь ямар ач холбогдолтой юм гэдэг зүйлийг энгийн ойлгомжтой ийм яг ахуй байдал дээр нь монгол хүний одоо яг сэтгүүдэнд суурилсан байдлаар яг одоо ингээ яриад ирэхээр манай санг одоо юу гэдэг нь сургууль цэцэрлэгийн гадна тогтчлт хийдэг гэдэг юм уу, эсвэл экологийн боловсрол, эсвэл томоохон хэмжээний ойжуулалтын ажил хийдэг гэж бодож байгаа бол бас арай учир дутагдaltaй. Бид яг одоо цөлжилт хамгийн ихээр явагдаж байгаа аймагуудад манай төсөл 21 аймагт гээд ягаад би энэ онцолж хэлээд байна вөхөр цөлжилт хамгийн их явагдаж байгаа аймагуудад манай төслүүд бас одоо хэрэгжиж байгаа. Энэ аймагуудад зөвхөн одоо мэдээж хэрэг жишээлбэл говийн бүсэд зөвхөн бид нар мод тариад за тэнд байж байгаа эрдэмтэд юм уу төсөл хэрэгжүүлэгчтэй хамтрахаасаа илүү бас тухайн нутгийн иргэдийн одоо амжиргааг дээшлүүлэх замаар, орлогын бас нэг их үүсвэрийг нэмэх замаар, за мөн мэдээж хэрэг Монгол хүмүүс бол уламжлалт, мал аж ахуйд суурилсан орон, энэ уламжилт ахуй амьдралыгаа орчин үеийн одоо шийдлүүдтэй, за тэгээ мэдээж хэрэг байгалаа хамгаалсан, газрын одоо доройтлыг газраа эрүүлжүүлсэн, энэ газар эрүүл байх тусмаа бид нар урт удаан хугацаанд бид болон бидний үр хүүхдүүдийн маань үр хүүхдүүд Монгол орондоо сайхан амьдрах ийм боломжинд бүрдэх учраас энэ төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Тэгээд цөлжилт явагдаж байгаа зарим аймагуудад бид нар эрдэмтдийн багтаа хамтраад, нутгийн иргэдэд түшиглээд, малчтайгаа хамтраад, нутгийн иргэдтэй хамтраад цөлжилтийн эсрэг одоо төслүүд агар ойжуулалт гэж яригадаад байгаа. Энэ ойжуулалтын төслүүдийг бас хэрэгжүүлж байгаа. Тэгэхээр малчид яаж ийм вэхээр одоо тухайн одоо төсөлд хамрагдаад малын тижээлээ тариад эхэлж байгаа юм. Тухайлх нь бол Дундаа аймгийн Хулд суманд одоо нийтдээ 6 төрлийн малын одоо тижээл тарьсан байх жишээ нэ. За иргэд маань одоо жимсний мод тарьж гэн тэ агро ойжуулалтын мэдээж хэрэг элсний нүүдлийн эсрэг, цөлжилтийн эсрэг энэ төсөл маань элсний нүүдлийг хамгаалах одоо говийн бүсэд хамгийн их тохиромжтой одоо моднуудыг тариад мэдээж тэр моднуудын аль нь ургахын говийн бүсэд илүү тохиромжтой хуучин ургаж исэн моднууд маань ургаж ийн үгүй юу, энэ цөлжилт байгалийн одоо уур амьсгалын өөрчлөлтөнд дахин одоо өөрчлөгдөхөөр байна уу гэдгийг туршаад 10 гаруй мод одоо тарьж үзээд за 7 нь ургаж байна, амжилттайгаар ургаж байгаа. За 120 мянган мод тэнд тарьсан байгаа. За нутгийн иргэд болохоор жимсний мод тарихаасаа гадна төмс хүнсний ногоо, нарийн ногоо, өрсөй помидор яг тэр зурвас одоо сархилан яг шорон шурганаас хамгаалаад ургамлан хашлах хийхдээ нутгийн иргэдэд одоо
одоо амжиргаанд нь нөлөөлөх замаар буюу орлого олохныг бүтцэн эсвэл өөрсдийнхөө одоо ахуй амьдралдаа хэрэглэх хүнсний ногоог тарих яаж тарьдгийг яаж ургуулахын гэдэг оролцоог нь хангаж байгаа гэсэн. Тэгэхээр эрдэмтэд нутгийн иргэд хамтраад манай санхүүжүүлээд явж байгаа төслүүд маань амжилттай болоод байгаагийн нэг учир нь энэ байгаа. Дээр нь бид нар техникийн хорооны зөвлөхүүдтэй манай санд 20 гаруй айн салбарын эрдэмтэд, доктор, профессорууд одоо зөвлөдөг. Тийм учраас манай төслүүд их амжилттай явж байгаагийн нууц нь энд байгаамаа. За баярлалаа. COP17 дээр бас танай сангийн бас төлөөллүүд ирээд тий янз бүрийн байгууллагуудтай бас хэлэлцээр хийгээд яриа өрнүүлж ах шиг байна. Ер нь COP17 дээр ямар зорилготой ирэв? Зорилго хэрэг одоо биелэгтэй одоо өнөө маргаашгүй COP хурал маань одоо ингээд дуусгаад байна. Тэгэхээр энэ зорилго таны одоо хүссэн шиг тэр биелэлтэнд хүрч чадав уу? За COP17 хурал маань нэгдүгээрт Улаанбаатар хотод болж байгаа өндөр ач холбогдолтой, хоёрдугаарт хувийн хвшлийн салбарынхан тухайлах юм бол Тэрбумад сангийнхан өөрсдийг хэрэгжүүлж байгаа бодит хэрэгжүүлэх гээд байгаа биш, яг хэрэгжүүлсэн. За мөн бодиттой энэ ажлуудыгаа цаашид яаж өргөжүүлж болох юм? Цөлжилтийн эсрэг энэ дэлхийн нийтийн асуудалд ер нь хувийн хвшлийнхэн төрийн одоо байгууллагуудаа дэмжиж яаж ажиллаж байгаа юм? Бодлогын уялдаа холбоотой яаж ажиллаж байгаа юм? Эрдэмтдийнхаа дуу хоолойг яаж сонсоод тэрнийхээ дагуу судалгаан дээр суурилсан шинжилгээ ухаанчаар яаж ойжуулалтын ажлыг хийж цөлжилтийн эсрэг хамтдаа тэмцэж байгаа юм бэ? Эсвэл энэ урамсгалын өөрчлөлтөнд ард иргэдийг, нутгийн иргэдийг тэсэн одоо даван туулах чадвартай болгож байгаа юм бэ гэдэг энэ одоо төслөө нэгдүгээр танилцуулах зорилготойгоор ирсэн. А хоёрдугаарт мэдээж хэрэг бид банкны салбарынхны хамгийн сайн чаддаг ажил бол одоо харилцаа холбоо тогтоох, түншлэл. За тэгээд санхүүжилтийг хариуцлагатайгаар, үр дүнтэйгээр, хяналттайгаар за бодитоор нь ажил хэрэг болгодог энэ одоо туршлагаа бас дотоодын болон олон улсын байгууллагын таниулах зорилготой ирсэн. Тэгээ бид нар ногоон бүсэд маш идэвхтэйгээр үйл ажиллагаагаа явууллаа. Өдөрт ер нь хамгийн багадаа 80 хүнд те. Тэгэхээр 11 хоногийн турш өнөөдөр 11 хоног, маргааш 12 дахь хоног болно. За ингээд 12 хоногийн туршид их идэвхтэйгээр ажиллалаа. За олон улсын өндөр түвшний форум болон өндөр түвшний уулзалтуудыг хэд хэдийг хийлээ. За тэгээд энэ нэгдсэн үндэсний байгууллагын ч гэсэн хэлж явах шиг байна те. Монгол улс энэ COP17 уулзалтыг өндөр хэмжээнд зохион байгуулж чадж байна. Сайн дурынхан маань их идэвхтэй оролцож байна. Бүгдөө маш одоо сэтгэлтэйгээр төрийн оролцооноос гадна хувийн хвшлийнхэн илүү их дэмжиж оролцож байна гэдгийг бас онцгойлж одоо нэгдсэн үндэсний байгууллагын UNCCD-гийн одоо гүйцэтгэх нарийн бичгийн дарга орлогч маань одоо онцлж цохож тэмдэглэн хэлж байна. Тэгэхээр монгол хүний одоо энэ аливаа зүйлд хандах хандлага, за тэгээд сэтгэлгээ, мэдээж хэрэг хэлний асуудал те манай одоо бүх оролцогчид бүгдөө маш сайн англи хэлтэй, мөн одоо хамгийн багадаа 4-6 хэлтэй. За тэгээд энэ одоо өөрсдийн ярьж байгаа асуудлыг болон давхар одоо энэ бүс нутгийн асуудал, дэлхийн асуудлаас гадна Монгол хүн гэж юм бэ? Монгол уламжил зан заншил гэж юу юм бэ гэдгийг маш сайн харуулж байна. Сайн дурынхан маань 600 сайн дурынхан маань цэнхэр болон ногоон бүсэд идэвхтэйгээр оролцож байна. Манай сангийн ногоон бүс дэх одоо павильонд бол 3 сайн дурын одоо Монголын улаан захалмаа нийгэмлэгийн бэлтгэсэн сайн дурын ажилтнууд маань маш идэвхтэйгээр оролцож энэ павильонд болж байгаа бүхий л арга хэмжээнд өндөр түвшний болон нийт ард иргэд ой аж ахуй нэгжүүдийг холбосон энэ арга хэмжээнд дээр одоо орчуулгын болон ер нь энэ цөлжилтөд тэмцэж байгаа Монгол улсын туршлагыг маш идэвхтэйгээр таниулж ажиллалаа. За бид одоо сангийнхаа хувьд нийтдээ 19 одоо арга хэмжээг зохион байгуулж ерөнхий зохион байгуулагчаар ажиллахаас гадна чиглүүлэгчээр ажиллалаа, мөн панелистаар ажиллаж сангийнхаа үйл ажиллагааг, за банкны салбарынхны үйл ажиллагааг, мөн айн салбарынхны үйл ажиллагааг төр хувийн хвшил, иргэний нийгмийн байгууллага, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа энэ ажлаа бас идэвхтэйгээр танилцууллаа. За тэгээд энэ ажлын үр дүнд бид нар өмнө нь одоо байгуулсан байсан, холбоо тогтоосон байсан энэ түншлэлээ бэхжүүлж авлаа гэж нэгдүгээрт өгнж байна. За энэ яаж бэхжүүлж ажиллаж байгаа юм бэ гэхээр мэдээж хэрэг энэ үндэсний хөдөлгөөн Монгол улсад өрнөө 4 жил болцсон байж байна. За энэ хугацаанд бас
эхлээд өөрсдийнхөө иргэдэд бас таниулах тий. Одоо нэг үе бодоход бол хүмүүс мод тарихын ач холбогдол бүгдөө мод тарих гэдэг сэтгэлгээтэй болцсон байна. Хүүхдүүд маань ирээд усаа хамгаалах, мод тарих, хөрсөө хамгаалах талаар бид нартай чөлөөтэй санал солилцож байна. Эндээс бас харагдаж байна. Хоёрдугаарх нь бид нар бас энэ COP17 уулзалтанд ирсэн зочдод яаж хувийн хвшлийнхэн түүчээж ажиллаж байгаа юм, банкны салбарын үнд ямар оролцоотой ажиллаж байгаа гэдгээ маш томоор танилцуулж чадлаа. За тэгээд өндөр түвшний түрүүний миний хэлсэн уулзалтууд, хурлууд, за энэ үеэр зохион байгуулагдсан одоо эхний санамж бичиг бид нар одоо олон улсын байгууллагуудад зурсан. Манай сан өөрөө санамж бичгүүд нь яг ямар утга учиртай, ямар байгууллагуудтай санамж бичиг байгуулсан. Бид одоо COP17-д бэлтгээд олон улсын байгаль хамгааллын итгэмжил бүхий CFA гэдэг байгууллагын албан ёсны одоо гишүүн болсон мөн UNCCD-гийн албан ёсны одоо итгэмжил авсан байгаа. Тэгээ энэ харилцаагаа өргөжүүлээд за өмнө нь одоо бид нар манай сан бол ер нь Нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөрийн биологийн олон янз байдлын Биофин 2 төсөлтэй хамтран ажилладаг. За энэ хамтын ажиллагааныхаа хүрээнд мөн Германы хамтын ажиллагааны нийгэмлэгийн Stream Plus төслийнхэнтэй хамтран ажилладаг. Даян дэлхийн ногоон хөгжлийн институт буюу GGGI-тай хамтран ажилладаг. Энэ хамтын ажиллагаагаа шин шатанд гаргалаа. Бид одоо зохион байгуулагч орныхоо хувьд зохион байгуулагч одоо орны гэрт одоо томоохон хэмжээний өндөр түвшний форумыг хамтран зохион байгуулж хамтдаа юу хийсэн, дараагийн шат маань юу юм бэ гэдгийг бас тодорхойлж чадлаа. За мөн олон улсын байгууллагууд болон ижил түвшний энэ одоо байгаль хамгааллын чиглэлээр явдаг энэ байгууллагуудтай хамтын ажиллагааны санамж бичиг зурсан байсныгаа дараагийн буюу гэрээний түвшинд гаргаж чадлаа. Тэгэхээр одоо дараагийн хийх ажлууд маань биднэрт бол маш тодорхой. Дээр нь бид нар сангийн хувьд, эдийн засгийн хүний хувьд бидний өмнө тогтоосон энэ түншлэл, харилцаа, бодит ажлыгаа яг бодит үр дүн болгохоор өөрөөр хэлэх юм бол өмнө нь манай улс одоо бид нар бүгдөө салангат тус тустай хөтөлбөр, салангат сан санаачлагууд байсан бол бие биенийг олж авлаа. Тэгээд нэгдээ, хамтраад нэгдээд олон улсын байгууллагуудад одоо төслүүдэд нэгдэж одоо бичиж. За тэгээд нэг дуу хоолойтойгоор явъя. Жижиг төслүүд бол хангалттай биш. Олон улсын байгууллагууд бол мэдээж хэрэг асуудлыг шийдсэн, хэмжих, түүц, томоохон хэмжээний төслүүд дээр хамтран ажиллагээд энэ төслүүдийн бэлтгэл ажлыг бид нар одоо тун амжилттайгаар хэрэгжүүлж чадлаа. За тэгээ энэ ажлынхаа хүрээнд одоо цаашдаа гэрийн даалгаврууд их байна. За тэгээ хамтын ажиллагааны анхны ярьсан ажлуудыгаа цаасан дээр буулгаад за MOU-га гэрээ болгоод гэрээндээ одоо мэдээж хэрэг байгаль хамгааллын асуудал, мод тарих замаар цөлжилт, газрын дөрөтлийг одоо эрүүлжүүлэх, газраа эрүүлжүүлэх, усаа хамгаалах. За тэгээд одоо ойн аж ахуйн нэгжүүдийг бид нар бол дундын гүүр гэж хэлсэн. Тэгэхээр санхүүжилтийн тал, төрийнхэн, засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, ойн газар, байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яам, за олон улсын байгууллагуудаа энэ тогтоосон хамтын ажиллагаагаа ойн аж ахуйн нэгжүүдэд яг газар дээр нь аймаг орон нутгийн удирдлагууд, сумын аймгийн байгаль орчны газар, сум дундын ангийнхантай бодит ажил хэрэг болгоод тэдний юу хүсэж байгаа. Одоо манай нэг ой аж ахуйн нэгжид гэхэд дунджаар одоо 17 сая ширхэг тарьцуулгац бэлэн байна, ойжуултад гарахад бэлэн байна гэд хэлж байна. Тэгэхээр тэрийг яаж одоо ойжуултанд гаргах юм те? Тэр санхүүжилтийн томоохон хэмжээний санхүүжилтийг яаж татах уу гэдэг зүйлийг жишээлбэл ярих жишээ нь. Өөрөөр хэлэх юм бол бид нар манаас сан өнөөдөр Монгол улсын ойн салбарын 70 гаруй аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажилладаг. Энэ 70 гаруй аж ахуйн нэгжид маань Хөдөлмөрийн Баатар, Гавьяат одоо байгаль орчны Гавьяат ажилтнууд ажилладаг. Тэд нар маань байгаль орчны салбарт 30-40 жил ажиллаад өөрсдийнх нь одоо мод үржүүлгийн талбай дээр 10-аас одоо 20 сая тарьцуулгац бэлэн байх жишээний тэрийг нь одоо яа санхүүжүүлж хаана ойжуулт хийхэд бэлэн болох уу гэдэг дээр дандаа зуучлагчийн үүрэг гүйцэтгээд ингээд ажилласан байгаа. Тэгэхээр тавчхандаа дүгнээд хэлэхэд дотоодын болон гадаадын олон улсын байгууллагууд, бусад санхүүгийн байгууллагуудаа бас хамтын ажиллагаагаа шин шатанд гаргалаа. Бусад одоо ижил хамтран ажиллагч байгууллагуудтай хамтын ажиллагаагаа хараад нэг зүг рүү харж чадлаа, нэгдэж чадлаа. Бүгд нэгдээд хамтдаа одоо тусдаа сан санаачлагууд биш хамтарсан нэг сан санаачлагаа нэг чиг рүү явъя гэдэг дээр тохиролцож чадсан маань том амжилт болов гэж бодож байна. Энэ бас COP17-гийн бас үндсэн зорилгоудын нэг байсан баха гэж бодож байна. За манай телевиз дээр ч ярилцлага өгсөн танд маш их баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье. За танай телевизийн хамт олонд маш их одоо баярлалаа. Ягаад гэвэл энэ 12 хоногийн туршид бас газар дээр нь сурвалжлах хийж
энэ COP17-гийн хүрээнд ямар ажлууд яригдав, төрийнхэн ямар ажил хийв, хувь хөгжлийн ямар ажил хийв, иргэний нийгмийн байгууллагын, олон улсын байгууллагын ямар ажил хийв гэдгийг бас бодитоор хүргэсэнд баярлалаа. Тэгээд эцэст нь одоо хэлэхэд манай банкны салбарын нэгдээд бид нар одоо сүүлийн 9 жил хамтран ажилласны үр дүнд одоо Монгол улсад урамсгалын ногоон сан болон төрийн засгийн газартайгаа хамтраад за хувийн хөгжлийн банк санхүүгийн байгууллагын нэгдэж чадаад эхлэлийн 50 сая $50 ногоон зээлийн бодит санхүүжилтийн мөнгийг одоо оруулж ирээ, их усрыг оруулж ирээд энэ их усрыг ногоон зээлийн бүтээгдэхүүнд гаргах ногоон одоо санхүүжилтийнхаа корпорацийн нээлтийг хийж чадсандаа одоо бид нар хувийн хөгжлийн одоо туйлын баяртай байгаа. За энэний үр дүнд яагаад баяртай байгаа юм бэхээр энэ их усрыг иргэд аж ахуй нэгжүүд сэргээгдэх эрчимч болон ногоон зээлийн одоо урт хугацаатай хөө багтаа энэ одоо зээлд ашиглах учраас үр шимийг маань аж ахуй нэгжүүд бизнес эрхлэгчид иргэд хүртэх учраас их баяртай байгаамаа. За баярлалаа. За маш их баярлалаа та бүхэнд. Үзэгчдээ COP17 шууд амжуулалт үргэлжилсээр нь бид Тэрбумод сангийн гүйцэтгэх захирал Баярмаатай дөнгөж ярилцлаа.